Сайн байцгаана уу? 2019 онд 5 хүн Excel-ийн гол түгээмэл хэрэглэгддэг функцүүдийн хэрэглээг танилцуулахаар хэлэлцээд байна. Өнөөдөр 5 хүнд sum if функцийн тухай тайлбарлана. За энэ sum if гэсэн нэрнээс нь үзэхэд энэ функц маань ямар нэгэн нөхцөлтөөр одоо өгөгдсөн датаны нийлбэрийг олдог юм функц байна. За өнөөдөр 5 хүн sum if функцийг 3 жишээнд тайлбарлаж өгье. За эхний жишээ бол одоо энэ өгөгдсөн мэдээллээс нийл бодлого гэсэн мужнаас борлуулалтын дүн зөвхөн 1000-аас дээш борлуулалтын дүнтэй энэ дүнтэй борлуулалтын нийлбэрийг харуулахаар байна. Sum if функцийг хэрхэн ашиглах тухай тайлбарлая. За Excel дээр бол ямар ч функц хамгийн тэнцвэр нэмэгдэлтийг бид нар мэднэ. За тэнцвэр sum if за дугаар алтан дэгээд за энэ sum if функц маань дотроо range, criteria, sum range гэсэн энэ 3 аргументтай. За range гэсэн хэсгээр нь болохоор за энэ борлуулалт буюу C-ийн 3-аас C-ийн 38 гэсэн нүдний мужийг оруулж өгье. За ингээд таслах тавингууд дараагийн criteria гэсэн шалгуур гэсэн аргумент руу шилжиж байна. За шалгуур гэсэн аргумент дээр 1000-аас дээш үнийн дүнтэй борлуулалтын нийлбэрийг олгож байгаа учраас quotation буюу давхар таслалт эхийн тэмдэг оруулаад 1000 гэсэн дүнг оруулаад давхар таслалт буюу quotation тавиад за дугаар алт за ингээд функц. За энэ дээр бол sum range гэсэн аргументыг орхиод одоо хоёр аргументыг аваад л алдаагаад энэ функцээр дуусарч байна. За за энэ тэг гэсэн үзэлт гарч ийн. Энд 1000 гэд байна. Дахиад доор за энэ дахиад 1000 гэсэн. Энэ нөгөө нийт нь 2000 гарах төстэй батал ягаад тэг гарсан бэ гэхээр энд 1000-аас дээш гэсэн учраас одоо 1000 нь орохгүй. За энэ дээр бол тэнцвэг нэмэг оруулаад өгөх хэрэгтэй. 1000-тай тэнцвэг буюу түүнээс дээш үнийн дүнтэй гэсэн одоо ийм нөхцөл тавиад өгөхөөр одоо sum if функц маань бидний өссөн үр дүн гаргаж ирнэ. За ингээд 2000 гэсэн дүн гаргаж ирж байна. За энэ дээр бол 1000-аас дээш үнийн дүнтэй 2хан борлуулалт байна. За 1000 гэнэ 2000 гарна гэсэн. За дараагийн жишээ sum if за халтан нэгэд за энд ямар юу оруулж өгөхөөр бид нар за энэ 3 аргументын гурван оруулъя. За эхний range буюу муж дээр нь одоо нэр гэсэн нүдний мужийг оруулж өгнө. За таслал. За одоо таслал тавингууд criteria гэж шалгуур буюу ямар шалгуураар нийлбэрийг олох нь гэдэг одоо энд оруулж өгнө. За энд бид нэр за зөвхөн за энэ шинэ баяр гэдэг нь сонгоё. Одоо шинэ баяр гэдэг яа ир гэсэн эсвэл төгссөн нэртэй тийм хүний одоо борлуулалтын нийлбэрийг олно. За ингээд quotation араас нь үйлчүүрийн тэмдэг тэгээд яа ир гэж оруулаад давхар таслалаа оруулаад за ингээд таслалт тавиад өнгө. За дараагийн sum range гэсэн аргумент руу шилжиж байна. За sum range дээр нь болохоор одоо энэ борлуулалт буюу энэ тоон дүнтэй нэгэн мужийг оруулж өгнө. За ингээд функц дуусгач. За энэ бот одоо энд зөвхөн яа иргсэн өсгөө төгссөн ийм борлуулагчийн борлуулалтын нийлбэрийн гаргаж ирж байна. За энийг өөрчлөөд одоо яа ирийн AT ч гэдэг юм эсвэл T-гээ төгссөн
За маргад гэдэг шиг аад дээр ч гэдэг. Ингээд солиход бол одоо дүнгууд нь өөрчлөгдөх юм. За жишээлбэл ингээд Т-г оруулж үзье. За Т-гээр төгссөн буюу одоо зөвхөн бат гэсэн нэртэй юу орж ирж байна. За энэ илгүүн зэлмүүн гэдэг адилхан инээр төгссөн учраас одоо энэ хэрвээ энэ үсэг оруулах юм бол одоо энэ илгүүн зэлмүүн хоёрыг хамттан гаргаад ирнэ гэсэн үг. За Л гэх юм бол одоо зөвхөн алтан гэрэл буюу Л-ээр төгссөн борлуулагчийн борлуулалтын дүнг гаргаж ирнэ гэсэн үг. За энэ дээр ингээд за 3 дахь жишээ нь болохоор одоо бид нар энд за нэр гэсэн хэсэгт нь энэ борлуулагчийн нэрнүүдээ оруулаад ингээд оруулаад үгүй. Тэгэхэд бол эхлээд энэ борлуулагчийн нэрүүдийг төвчөөлө оруулаад за энэ А ч юм уу дурын баган дээр авчиад копи хийж. За энэ копицээ нэрсээ data tab-ын remove duplicates гэдэг одоо давхарцсан нэрүүдээ арилгахыг ингэж. За column I гэдэг. За 27 давхарцсан нэр байсан. Тэгээд одоо 9 сондгоо нэрийг өгдөлөө гэж. За одоо бидний нэрсээ одоо нэр гэсэн хэсэгт одоо drop down буюу доошоо унжсан энэ зэсэнд орж ирээ. Ингээд бол data tab руу ороод data validation энэ дотроос list гэсэн list source дээр нэрүүдээ сонгоод бичнэ үүдийн нэвтрүүлэг. За тэгээд окей. За энэ гол одоо энэ дээр зэсэн дээр дарамт нэрүүд маань орж ирсэн гэсэн. За одоо энэ томьёон дээр болохоор зөвхөн одоо нэг сонгосон борлуулагчийн дурын нэг борлуулагчийн нэрийг сонгоход л энэ борлуулалтын тэр борлуулагчийн борлуулалтын нэр бүтээн гарч байгаа юм томьёолж өгье. За ингээм тул за тэгээд энэ зөвхөн тэмдэглэл оруулаад sum if функц бичигнэ. За sum функц range буюу range гэсэн одоо нэр гэсэн нэгний мөчийг оруулж байна. За критерий шалгуур дээр нь E3 нөтөг сонгоод. За sum range дээр нь борлуулалт буюу тоон дүнтэйс бидний мөчийг сонгоод. За ингээд командад дуусчихна. За одоо нэрээсээ батгсан борлуулагчийг сонгоход энэ автоматар батгсан хэрэглэгчийн бүх борлуулалтын дүн нэр бүтээн гарч ирнэ гэсэн. За эрдэнэгээ сонгоход ингээд өөрчлөлттэй байна. Автоматар RAM болдгоо сонгоход энэ 230 гэсэн дүн гарч ирж байна. Жаргалгаа сонгоход энэ гэх мэтлэн ингээд солигдоод. За энд жишээлбэл EL буюу алтан гэрэл гэсэн бүрэн нэр EL-ээр төгссөн нэртэй хүмүүсийг яасан. За энийг шалгахын тулд энд алтан гэрэл гэсэн нэрийг сонгоод байна. Энэ адилхан багс. За та бүхэн одоо энэ sum функцийг өөрсдөө ингээд туршаад үзээрэй. Та бүхнээс тэр болно гэж найдаж байна. Анхаарал тавьсанд баярлалаа. Дараагийн удаа sum if функцийн тухай тайлбарлах болно.